За хөө. Дээл ямар байна? Ёстой гоё харагдаж байна. За. Хоёулаа энэ цагаас гараад Монгол дээлтэйгээ шинэлэх нь шүү дээ. Тэгэндээ хөө. Би нэг телевизийн мэдээ сонсоодох заа юу. За. Энэ мөрөө яаж гарах нь зүв байна нэг юм үзet. За аанасаа идчихвдээ хөөе. Юуг нь иддэг эндээс? Яа харсан болгоно идчихийдэг юм гэж юу байдгийг? Сүүлийн идэх гээд байна шүү дээ. Очиж нэг ууцныхаа сүүлийг идээс ууж явахдаа тулаагүй байна хөө. Хөөе, амба. Миний өгш энэ их сони юм болж байгаа юм байна. Юу? Сайн мэдээ сонссон чинь манай монголчууд энэ цагаан сараар 2 хуваагдаж шинэлж байгаа гинэ. За. Зарим нь өнөөдөр шинэлээд, зарим нь маргааш шинэлнэ гэж байна. Тэгэхээр ерөөсөө би маргааш шинэлээд чи өнөөдөр шинэлчих заа юу. Би шинэлхэ боллоо. Хөөе. Чи юу ярьж байна хөөш? Гаднаас хүмүүс ороод ирэхээр тэгээ би чамайг юу гэх юм? Намайг шинэлэхгүй байгаа л гэж хэлэхгүй юу. Тэр чинь юу н хэцүү байдээ. Тэгээ гайхаад байвал би гарч ирээд бүр хүч нэмээд өгчгээ. Их чинь шинэлэхгүй байгаа уучлаарай гэж хэлчихээ тэхүү. Чиний дураар тийм юм гэж юу ахав гэж. Гэхдээ тэхгүй бол цаадуул чи яаж ин дээдчүүлэнч тэр доодчүүлэнч тэр хизээ шинэлгээ мэдэхгүй цагаан сарын шинийн нэгний өглөө 2 хуваагдаа суудсан телевизээр үгүй маргааш үгүй өнөөдргээ сууж маргалдаа сууж штэ. Тэгээ юу н ингээл та чи өнөөдөр шинэлэл би маргааш шинэлчих юм бол аль нэг өдөр нь сайн өдөр байж тараад хоёулаа энэ жилдээ сайхан амьдрын штэ. За тэгвэл ингээ заяа. За. Чи маргааштай шинэлдгээрээ шинэл. За тэгье. Би өнөөдөртөө шинэлье. Тэгье. Гэхдээ чи өнөөдөр надад сайхан үйлчлээд өгч. Тэгэхээр чин би шинэлсэн болох гэдэг юм шүү. Юу гэсэн үг орж ирсэн хүмүүс бууз маш чигэн жигөл бэлэг адгийг нөгөө цай хийж өгөө тэгээд байж л та. Үгүй бас зөвлөгөө өгье би чамд багахан зөвлөгөө заяа. За ингэн. За голцсон хүмүүс залуучууд орж ирэл чамтай 1000 төгрөг барил золгодог штэ. За 1000 төгрөг барь золгосон хүмүүст нь яах вэ? Үнийн дүнгийнх нь 50% нь таарсан бэлэг өг заяа. Өөй. За өөрөөр хэлбэл одоо 500 төгрөгийн баал үзэг харандаа өг. За гурвангийн нийлүүлээ өгчих. Тэгэхээр 1500 төгрөг болчихно штэ. За тэгэнгүүтээ 5000 төгрөг өгсөн хүнтэй яаж бэлэг өгөх вэ? За яах вэ гэхээр 2500 төгрөгийн улаан торон телефонууд аваад бэлдээ тавьсан байгаа. Тэрнийг өгөөд заа юу. Тэгээ ирчүүлд нь юу гэх юм? Адилхан улаан телефон өгөхгүй юу? Одоо тэгэл эрэгтэй хүнд нэг улаан торон телефон маа бэлэг гээд байж ах уу? За хизээ байтлаа манай монголчууд нэгнийхээ цагаан сараар өгсөн бэлгийг өмсөөл, идлээл, хэрэглээл, зүүгээл явдаг байлаа. Зүр ингээл бие-биендээ өгсөөр агаал дамжуулсаар агаал эргэл хүрээд ирдэг үсттэй. Нодны яасан би бэлгэн дээр судалгаа хийж үзсэн штэ. 4 бэлгэн дээр би тэмдэг тавиад хүнд өгсөн. Яасан? Дөрүүлээ эргээд хүрээд ирсэн надад. Хитий завандаа тэгэл бэлгэн дээр тэмдэг тавиад сууж идэх юм чи. Битүүний орой тавьсан. Өө, стан. Тэгэхгүй бол энэ чи хэцүү штэ. За тэгээ бас ингэн миний өгшөө. Маш хурдан хөдлөн заяа. Ерөөсөө шуурхаа мэдв. Яах вэ гэхээр хүн орж ирлээ. Ерөөсөө үгс үгүй цай хийж өгөөл, сүтэ цагаа хийж өгөөл, цай уужих оронд баяшаа сэвж гаргаад баяшаа тавьж өгөөл, идээд дууссан гут намны алчир өгөөл. За гар баяртай дараагийн хүн ор. Би энэ хоймор сууцсан. Тэгэл энэгээр битүүгөө сууцсан багт би яаж за буудаж буудаа дээр. За таагаа. За гар дараагийнх нь ор гэл. Ингээд байж ах вэ? Ямар муухай удаа хөдөлгөөнтэй би чи. Хамгийн хурднаараа хөдлөлөө би сая. Хажуугаар нь ямар муухай чанга чаралтай. Чи ажил хийж байгаагаа гайхуулаад байгаа юм уу? Яагаад байгаа юм? Ер нь манай энэ гэр бүл нэг л тийм утгагүй болоод байна. Яаж? Ямар ч зохион байгуулалтгүй одоо хин нь удирдаад байгаа юм, хин нь шийдвэр гаргаад байгаа юм, хин нь гүйцэтгэгч, хин нь толгойлогч, хин нь удирдагч, хин нь манлайлагч юу ч мэддэхгүй байна. Тэгэхээр ер нь одоо хоёлаа ярьж байгаа халуун дээр хоёлаа ингэдэг хөө. Энэ гэрийнхаа удирдагчаа сонгочих идэх үү? Ой тгий. Тэгээ тэрнийхээ үгэнд нь ороо явъя идэх үү? Тгий. За тэгээ ер нь ингээ. Би ерөнхийдөө амьдралаа чамааг ингээд базаад ингээ явах уу? Амар юм болох шүү дээ. Чамааг базаад явах уу гин. Ер нь яг л энэ гэр доторх базагч чи болоо базагдагч нь би болчихдгийг. Аль овсгоотой сэргэлэн эрдэм мэдлэгтэй намтай нь баз идэх үү? Чи заавал чаддаг юмараа базагчаа тодорхойлоод тахтай байдгийг. Би ч чаддаг юмараа базагчаа тодорхойлж болно шүү дээ. Яна. Миний ханд чаддаг юм юу байдаг вүлээ? Байна надаа байна. Би мэддэггүй. Чи бид хоёрыг хэн их юм идэхгүй гэвэл би л базагч болно шүү дээ. Идэх юм чи хүн болгоо иддэн шүү дээ хөшөө заа юу. Өнөөдөртөө надад нэг туслаа. Чи хөөе. Аваа. Оо миний охин. Ээж хацсан. Ээж нь энд байж л байна. Өнөөдөр золохгүй маргааш золгоно гэж юм яриад. Яаж байгаа юм болов? Мэдхгүй. Телевизийн мэдээ үзсэн юм бах өө.
За бас ингэ өгшөө. Оо миний охин ороод ирсэн. Яа, миний охин ямар гоё юм бэ? Ямар сайхан охин төрүүлсэн юм бэ? Би ерөөсөө өнөөдөр шинэллээ. Тэгмээртэй чи. Охин хараад дөргичлаа. Аав ээж та эрт нэг хэлэх юм байна. За. Өнөөдөр охин найз залуугаа танилцуулсан шүү за. Хүү, хүргэнтэй болох нь дагуулаад ир. Та бид тасчаад ирээ. Тэг. Хүргэнтэй боллоо шүү дээ. Энэ охины ч хувьд арай эрт байгаа юм биш үү? За чи болоод өгч. Чи надтай хэдэн настайдаа суулаад ач. 16 тайдаа. Тэгээд миний хань зүгээр л 16 тайдаа гэж хэлж болдгоо юм уу? Заавал нэг жоохон охин шиг 16 тайдаа. Ийм гоё залуухан ахиж эргэж олдохгүй сайхан насыг ингэж хэлэхгүй бол өөр ямар насыг хэлэх юм бэ хөгшөө? 16 тайдаа. За тэгвэл хоёулаа хийж хүртлээ амьдрах ээ. Хоёулаа ер нь бол нэг 90 хүртлээ амьдрал тэгээд хоёулаа нэг зэрэг өнгөрөөл өгөөл тэгээд болж штэ. Заавал нэг эртээ имгэн шиг болж хэлэх юм аа нэрэ. Хүй ер нь хараа хийж байгаа хэлж байгаа үгээ гоё ингээд үйлдэлжүүлээд байх юм бол гоё залуухан харагддаг байхгүй юу? За юу 16 тайм шиг харагддаг байхгүй юу? За. Хөө нэр хөгшөө ингийн. Хоёулаа ерөөсө хүргэнээ орж ирэхэд насаа жоохон нэмчихв. Яаж вэ? Хоёулаа насаа 55 таа гэдээ авчихъя. Аа? Тэгэл 55 таа хүн шиг би орж ирэхээр миний хүү ороод ирлээ. Бэ ямар сайхан залуу вэ? За миний хүү дэшээсөө. Хөө надаа. Заавал тэгэж яах гэдэг юм бэ? Зүгээр байгаагаар л баял та. Тэгэл нэг нас нэмжийн, овор нэмжийн тэгэл хүргэнээ ороод ирэхэд өөдөөс нь миний хүргэн ороод ирсэн үү? Юухаа? 70 настай хүн шиг яваад штэ чи. 55 гэдэг ах чинь. Ой, ирж штэ. Ороод ирлээ. Энэ ямар өөр юмсэг хөвөө гадуур хуцаа тайлаа өлгчихлээ штэ. Тэглээ. Сонгож татсан юм шиг өндөр залуу байна. Тийм бай. Сайн байцгаана уу? Сайн байна. Энэ нэг худагны арын гудамжны наанаасаа хоёрд хашаа мөн үү? Тийм. Мөн. Би танаа охины чинь найз залуу. Мэдсэн. Сая энэ чи яриа зогсчихсан. Юу яасангүй юу? Гадаа таарсангүй юу? Тосногээд гарсан өөрөө чи. Гэхдээ би зориуд нэг хойгоор нь тойроод нуугтаад ороод ирсэн юм аа. Бас. За ямар ч байсан эхлээд хатам автагаа золгоё. За миний хань залгаар. Амархан сайн байна уу та? Миндээ ямар байна уу? Миндээ сар шиндээ сайхан шинэлж байна уу? Сайхаа. Нөгөө мөнгөө мартчих. Энэ $100 байгаа. Дахиад нэг үнсчнэ гэж. Энэ хараа. Ямар гоё. $100 гэж чи одоо Монгол мөнгөнд шилжүүлэх юм бол бараг 140 мянга. Дараа нь тооцоо хийгээч чи. Үш, миний хөшөө юу яагаад? Монгол банкны хан шиг үздэг. Чи дараа нь. За, Өнтөө сайхан үйлчиж одоо сайхан хаварч гэнэ үү та? сайхан үйлчж байна. Миний хүү сайхан шинжилж явна уу? Сайхан. За. Ой, ямар мөнгө өгнө гэж одоо хараад байгаа. Ямар мангар хөөхөн бэ? Бага. Оо, тийм байлгүй тийм. Гайхлаа шүү дээ. Би нөгөө бэлгээ өгчөөд мөнгөө мартаад ах юм. Энэ $100 байгаа. Баярлалаа. 280 мянга. Чи дараа нь. За суу. Зүгээрээ би ер нь гараад дагуулад ороод ирдэм болоо да. Вэ. Намайг хүлээгээд байгаа баха. Үгүй хэрэггүй. Цаад чи одоохоо ороод ир сууж вэ. Яна. Яасан бэ? Энэ нөгөө торон дотор байсан хайрцаг нь хоосон биш. Хоосоо. Тий. Үгүй наа чуулна би өөрөө. Яста гоё юм байна. Манай хүн бүр хөөрчжээ. Баярлалаа. Би бүр та хоёрын хэмжээгээ чинь бүр заалгуулж хагаад за иймэрхүү би хатаа улсууд байгаа юм шүү гэж бүр хэлж хагаад захиалж хэлгүүлсэн байхгүй юу? За. Яна. Яасан бэ? Энэ бүр Багдад орохгүй. Багдад аа. Тий. Үгүй би уул нь яг юм тань Яг даар чинь хөрсөн. би бүр сайн эсгүүрчин дээр очиод сайн оюутнаар оюулсан юм аа. Таны харин яадаг бол гэж жаахан санаа зовоол байна. Үгээрээ таарах бах санаа зовол. Би ер нь гараад дагуулад ороод ирье. Гадаа даарч байгаа баха намайг. Хэрэггүй. Сууж одоохоо ороод ир тийм ээ? Тий. Нааша. Яг одоо ороод ирэн. Сууч. Сууж. Оо. Тийм. Ахта залгаараа. За хажууд нь сууч. Ангийнхаа хөвгтэй юм уу? Түлгэн хон төөс үлдээ хурган хон хуруу хөөхтэй өвлөө өнтөө тарган давбуу хавартаа халтаа тарган орвоо ачлал даав минь
Төлгөө дөсөлдөө. Хурган цуцаасүлдээ. Хөөе. Чи бит хоёрыг золгож явахыг юу н харсан уу? Авгаа нөхөр хоёр золгож болохгүй ш. Тий. Танаа аав чи биш юм уу? Юу вэ? Гой. Танаа охин чинь Тий, одоо чиний ихнэр шүү дээ. гүй биш ээ ой. Би андуураад ороод ирсэн мэн ой. Уучлаарай. Айл андуураад ороод ирчих. Гү яах ярахгүй бол наанасаа хоёр дахь хашаа цэнхэр үлзий хийдэ хаалга байгаа гэсэн баггүй юу? Тийм үү? За би юу вэ? Би ямар ч байсан гарч байгаа жоохон ийшгнээ яваад үзье. За тэг миний урдын одоо тэгвэл хадмууд чинь гараа шиндээ яваад. Харин тийм ээ хадмууд маань хүлээж байгаа. Бушуу яв. Гэхдээ би нэг $100 бэлгээ авъя. Хадмуудтай золгох өөр бэлэг байхгүй шүү дээ надаа. За Тэрний чи өгмөргүй байна. Юу гэсэн үг юм? Өө яах вэ? Бит хоёр чи өнөөдөр хамгийн анхны авсан бэлгээ буцааж өгмөөргүй байна. Биш. за зүгээр үү та нар хөөе. Ха? Цагаан сарын шинэ нэг ингээ бариад золгосон бэлгээ буцаагаад авах юм бол гардсны үүд нэгдэг гэж тэгдэг юм байл шүү дээ. Чи одоо юу вэ? Минь чи суулаан царайтай юм чи яах нь вэ? За хөөе. Бэлэг аваад ирээ. Би бүр орж ирээд гайхаад исэн байхгүй юу? Гэхдээ яасан залуухан улсууд үлээ энэ ч одоо дааж манай найз охин надтай танилцуулаа энэ төр гэж боддгоо байсан юм а энэ төр гэж бүр янз бүрийн бодоод байсан байхгүй юу? За залуухан улсууд вэ гэж өөрөө хэдтэй. би бартай. Оо битээрээс ах юм байна. Тий. Тийм баха хөөе. За бацаанууд яваад бэлэг аваад ирдэ хөөе. Наа чи гүн хэлж штэ гарцын үүд нэгдэг гэтэргээ. За зүгээрээ тийм юм байдгүй маа. Орж ирээд удаагүй байна гэж бодоод өгчгөлдөө энэ чинь. За тэгвэл ингээ бэлгэний ч орд бэлэг өгч баал мал оймс торон дэрхөө зөндөө байгаа. Тэ? Юу вэ? Би одоо айлд анхудаа шинэлж орж ийн бүр хадвин да. Тэ яах нэг балт ирэхгүй орсон. Сайхан шинэлж гэнэ үү? Энд ямар галзуурсан биз дээ. Би та нарын бодож байгаа шиг тийм баян дархан хүн биш шүү дээ. Анхудаа би айлгэр болоод админдээ орж үзчихээ би. Хадмуудтай нэг өнгөтэй өөдөө харагдахад би найз нүгтэйгээ малгай толгойг гүйж аваад явж байгаа шүү дээ би. Тэр $100 чинь өөр шүү дээ. Цагаан сарын дараа би найзуудтай буцаагаад өгнө шүү дээ. Тэр чинь өөр шүү дээ. Заавал сар шиний өдөр хөгсөн настай хүний нүднүүдээс гоожулж байгаа хэрэг байсан юм уу та нар юм одоо? Анхудаа би үргэн болж айлд орж үзэж байгаа шүү дээ. За өрөвчлөө өгье. Та тэгээ анханасаа тэр айл майлаа зүв олохгүй яасан. Би яаж мэдвүтэй яваад хоёр дахь ажаагаар нь ороод ирсэн юм дээ. Агихгүй яах юм чи? Огны наваас уугж байгаа юм чи ямар ч юм байсан аваад хийжтэй би. Чи тэгээ ер нь эртгэн хүнтэй суучихгүй. Тэгэл өдийг хүчээ хүн зоогоод хуураад андуураа явах юм. Тийш. Би ер нь ямар газар ороод ирсэн юм бэ? Зөвлөгөө өгдөг газар юм уу? Ааш юм бэ ч одоо. Тэгж болохгүй, ингэж болохгүй гэж би ер нь хизээ хитэн нас хүрээд хинтэйгээ гэрлэн үү? Хинтэйгээ гэрлэхгүй байна уу? Та нарт ер нь падлиж байхгүй шүү дээ. $100 нь яасан байх вэ? Ха? $100 нь яасан бэ? Үрцээ. За худлаа. Та нар энэ яах гээд байна? Хүн жоохон уяраад нус нулимсаа үзүүлсэн чинь тэгэл нэг их одроод байна уу юу аа? Чи одоо нэг том бичлээ болохоор хүн чамаас айн гэж бодоод байгаа юм биш л дээ чи. Үгүй. Гэхдээ тэгээ чи $100 аваад ирэхлээр би хадмуудтай өгөх гэж зориулсан юм. Ой танд энэ бэлгээ чи өгч байгаа нь их юм шүү дээ. Их юм аа. Тий. Чи дээрэмч нү хой. Ой. Оо та болооч. Дээрэмч нү хой. Хаа та яаж их юм болчихё хой. Би тэр чи арай гэж найз нөхдөсөө зээлж авсан хой. Тэр $100 аваад ирэхлээр чи. Чи гигэн цагаан өдөр хой. Сүртэй энэ ганц. За. Сүртэй ингэж хөөе. Хинэн сүртэй вэ? Би анх удаа би хүнд өгсөн зориулсан бэлгээд би барьмаар байна Тэгээ хөөе. амтнаасаа өгчөөд хүн Та нар харин ямар сонио улсууд вэ? мөнгөтэй боллоо гэж бодож байгаа чинь буцаагаад авах гэдэг юм. Тий. Гэхдээ бодох нэг хэрэг бодит байдал шал өөр өдөн шүү дээ. Нөө мотор зорж ирсэн модны тайрц чи хоёр хүүхэлтэй чи яах нь вэ? Нөө торгоны өдөс зүүж өмсгөө. Тэгээд гадаадын жуулчдад гялгар утанд хийгээд өгдөг бэлэг шиг нэг нэг бэлэг дурсалтын сувнир шиг хоёр юм чи одоо яах нь вэ чи? Аха. Миний хадгийг өгчихдөх үү? За байж. Энийг хоёр гурайхалсан юм чинь тэр $100 өгөхгүй л ядаж хадагч нь байж яг мэдв. За. Ямар хөгийн хоёр вэ та хоёр ч вэ? Би өөрөө ороод $100 авлаа шүү аа. Дараад нь битгий гэрээс юм хам алга болчлоо энэ төр гээд байгаараа. За. Ямар хөгийн юм үзээгүй царайтай хоёр вэ аа? Гэхдээ ийм хоёр хүнийг би ёстой амьдралдаа харсангүй. Бүр ёстой жинхнээсээ гялгар утанд хийгээд гадаадынханд барьчихмаар хоёр үгүй юу та хоёр ч удаа. Чамайг олоод
давхар чи харъя за. Яасан. Би даалт хийцэн байгаа зү. Оо яана. Нөгөө шинэ хүргэнэ мартсан биш үү? За яг хөө дараа удаа эхлээд энэ асуудлаа их шийдэх юм дүү. За. Тий. Ээж аава. Оо яа. Охин нь өвөө эмээртэй задахчаад ирлээ. Оо за жилийн жилд төрүүлж очиж залгах. Энэ яасан дүүгийн найз нь юм уу? Дараа болно гэсэн. За яасан хүн энд ихэрч гинөө. Өө нэг хүн ирсэн. За Тэгсэн чи аав хоёрыг бүр зэрэгцүүл загсчоод базаад байна. юун хүн бэ? Хэмитгүү нэг айл андуурж орж ирсэн баха. За. Тэгснээр орж ирээд ээж бид хоёр чинь нэг баахан бэлэг хатаг өгч ирсэн бол буцаага нөгөөдгөө авъя гэд. Бид хоёрыг чи хоёр бэлэг дурсгалын сүвнээр итэргээд. Тий. Гялхар уултанд хийж гадаадынханд өгнө гэв. Чи дугаа байж. За. Чи дугаа заа юу чи. За. Тэгээд яасан гинэ? Тэгээ яах вэ? Аав чинь тэр сүмнэр нөө нэг юм модор зороод хийсэн бүр юм жижигхэн яагав гадуур дэлгүүртэй тэрүүндээ адилхан Чи гэсэн. бид хоёрыг хоёулыг гээд хэлсэн шүү дээ. За тийм ээ. Аав ич нэг нь. Яана. Мо аав ээж хоёрын минь айлгцсан байж тээ. Сар шин олж явах чи ямар бэлэг дэмэрлэхүү амтан бэ те? Харин тий. За энэ явах аав ээж. Өнөөдөр охин нь та хоёртой нөхөр удах хүнээ танилцуулнаа. Хүүе. Одоо ирж яваад задах нь гээд бүр сүйт. Гадаа ирчих шиг байна одоохон. Би нарийн эрт хүнтэй суух гэдэг юм. Чи хиттэй. 16 даа. Тэгээд За. Өөй! За нөгөө чи гараад ирсэн. Ямар хүүгийн хоёр вэ? Хөө! Гү яасан өвчтэй хоёр вэ? яасан? Гү арай гэж ухаж $100 оллоо хөөе. 100 хаа байна? 100 доллар хаа байна? Хаа байна хөөе? Хөөе ичихгүй юу чи аа? Гутлынхаа уловчин дор дэвсээд нууцсан байж тээ хөөе. Ичээч хөөе. Гутлынхаа уловчин дор бүр дэвсээд идсэн байж тээ. Ямар байлаар энэ $100 нь хаа байна? Энэ байна шүү дээ. 100 алга байна хөөе. $100 апмаар байна хөөе. Апмаар байна хөөе. 100-ыг яасан бэ хөөе. 100-ыг хүй хайраа. Тавга. Миний хайр яасан машин хараад ороод ирсэн үү чи? Энд юугаа хийгээд байгаа юм бэ? Юугаа гэж. Чи өөрөө наанаасаа хоёр хашаага өгдөө. Шууд машинаа гадаан тавиад ороод ирсэн. Гэхдээ хоёр хүүгийн гурайхалсан гар дээр ороод иржээ. Ямар өрөвдөр хоёр вэ? Хөөе, харуу. Миний найз охин маань ирчээд байна хөөе. Хатмууд маань намайг хүлээгээд байгаа хөөе. Тавга. Хатам ижидээ очмоор байна. Тавга. Очмоор байна хөөе. Үе тавга. Хатам эцэгтэйгээ золгомоор байна. Хатам аав ээжтэй очмоор байна. Хөөе. Ямар хүүгээ хоёр гар дээр ороод ирвэ би хөөе. Шууд орж ирэл $100 байсан чи бүр чичээд $140,000 болчихлоо шүү дээ. Одоо яанаа гэж бүр салгалаад. Нөгөөх нь $100 байсан $280,000 болсон. Монгол банкны айн шийдүүлээ одоо яадаг вэ? Базар байна одоо. Юу гнөөгө бүр чичээ бүр байцал. Ямар хүүгээ. Хүний үг сонсоод $200 авчиж гарна шүү. Үгүй наа. Ийм улсуудтай Манай хөрсөө. аав ээж хоёр штэ. $100 тавьчихъя. Очоод залгалтаа. Яаж тэ? Одоо энэ жилдээ царайг нь харах эцгүй юм болсоо. Очоод залгоо. Чи хамтурч ирэхгүй яасан юм бэ? Очоод. Яаж тэ? Яха бодооч би тэрийг бидний дээлгэж амар жоггүй танаас. Төрөнөөс хойш ийм байдалд байлгсан шүү. Яаж өгчнөө? Очоод. Хатам ижидээ залгамаар байна гэж сатиороод. Хатам аавтайгаа очмаар байна. Ээжээ.
아우 내 흘리기 다운 살아서 운이 웃기네 Чи дуудаж. 다운 살아서 밝게 후체 한양 나오다 아닌데 유수고생이 드시네 너도 가야된다 하겠자매 마이랬다 Энэ ямар шоу ч үгүй. Чи орж ирчих чи мотор хийсэн сүмнэрийг хөглөгээд Бодгоор л гомдоод ах юм уу? хатам авээстэй зориулсан бэлгэм дундаас нь хүн авчаад өгөхгүй байна гэж айхтаад ирсэн шүү дээ. Та энийг асан бүр сэтгэл хөдлөлөө. Чи дугаач. за Ямар шоу чи. Юу өнгөрөө? Хоёр модон хүүхэлтэй энтергээд нүүрлөө мангастаж бариад 100 доллараар нүүрлөө зодож модоод би энэ бүгдийг чинь та хоёр дөнгөж зориулж авчихсан шүү дээ. Дундаас нь хүн авчлаа гэж айхтаад ирсэн шүү дээ. За авч. энэ дотор чи тэгээд 100 доллар нь яг байгаа мó? Бага. А байна. Харин хатам ээжийн 100 доллар олддоггүй. Тэнд байгаа. Тэгвэл эндээ байж. Байрандаа байж. За одоо таашраа. ха миний хатгийг өгчөөч Авсан юм уу? Энийг солиотой юм чи орж ирэнгүүтээ эцэг мэцэг гэж балаараа зүгээр. Хайшаа юм ч гэдэг. Хатам аав эстэйгээ золох гэж тандгүй мөч хийж хаашаа. Бац үргэн дээрээ орж ирчээд адилхан бац үргэн штэ. Солиороо төлгөөн төсөлдөө хургаан хурас үлдээ юу балаар. Тэгсэн юм уу? Тэгсэн штэ энэ чинь. Балаа юм шиг зүгээр. за ингээд та хоёр минь бэлэг сэлтгүй хоосон ч гэсэн харин ч нэг томатоны хүргэнтэй боллоо За чи бити үгээр идэ дагараагүй. надад ямар хүний нүүрлүү зодох хүнээс зээлсэн 100 доллар байх ч биш Энд ямар илүү хөхтэй шаар вэ? за ингээд ачлалт аав элбэрэлт ижим нэ Амар шоу чи. За. Аав хоёрыг одоо хоймортоо суулгая. Аав хоёр минь одоо байранда. Одоо бүгдээрээ байранда. Юу яа? Та суусан дээр баха. Би одоо өөрөөсөө ах хүний хажууд суучаад юм яриад ах чи эвгүй шүү. Аава. би суучих уу чи Чи дугай. за Чамтай бол өөрөөр ярина шүү. за Тийм ээ ахаа. Нөгөө нэг ийм үг байдаг штэ яга. Хизээч салгааргүй сайн найз нөхөд болох усуд хоорондоо нэг хэрэлдэж муудалцаж уулздгаа гэж. Тийм штэ. Бид нэг учиртай л улсууд шиг байна да. би салах юм байл та тэгвэл Магадгүй. мэдсэн бол тэгвэл ингэждэг байж тээ хотлаа элбэрэлт ижим нэ Амар. Аава. Одоо та хүүхдүүд бидэндээ нэг үгээ хайрлаа. Тийм штэ. Миний хань хоймортойгоор. За ингээд ирж байгаа бар жилдэн илгээрэн инх хамглан хөрлөөрөө төвшин амглан миний Монголын ард түмний юу сансан юусэн хүссэн сэтгэлчлэн бүдэг болтугай. Аавэ хоёр минь дээшээсүү. Ёо. Одоо нэг нүүр хагарч санаа амарлаа. Ягаад захиалч хийдгүүлсэн байхгүй юу? За. Яна. Яасан бэ? Энэ бүр Багдад орохгүй. Багдадаа. Тий. Гэхдээ би уул нь яг юм тань. Та яг даарч нь хойрсон. Би бүр
бүр сайн эсгүүрчин дээр очиод сайн оюутнаар оюулсан юм аа. Таны харин яадаг бол гэж жаахан санаа зовоол байна. Үгээрээ таарах бах санаа зовох. Би ер нь гараад дагуулад ороод ирье. Гадаа даарч байгаа баха намайг. Хэрэггүй. Сууж одоохоо ороод ир тийм ээ? Тий. Миний Нааша. охин одоо ороод ирэн. Сууч. Сууж. Оо. Тий. Аахта залхаараа утсан. За, хажууд нь сууч. Ангийнхаа хүүхдээ юм уу? Зээ, түлгэн хон төөс үлдээ, хурган хон хуруу хөөхтэй, өвлөө өнтөө тарган давбуу, хавартаа хавтаа тарган орвоо, ачлалт аав минь ээ. Түлгэн төөс үлдээ. Хурган хуруу цуцаас үлдээ. Хөөе. Чи бит хоёрыг золгож явахыг юу н харсан уу? Авгаа нөхөр хоёр золгож болохгүй ш. Тий. Танаа аав чи биш юм уу? Юу вэ? Гүй. Танаа охин чинь Тий, одоо чиний ихнэр шүү дээ. гүй биш ээ ой. Би андуураад ороод ирсэн байна. Уучлаарай. Айл андуураад ороод ирчих. Гүй яах ярахгүй бол наанасаа хоёр дахь хашаа цэнхэр үлзий хийдэ хаалга байгаа гэсэн баггүй. Тий, мөн. За би ямар ч үсэн гарч байгаа жоохон ийшгнээ яваад үзье. За тэг миний урдын одоо тэгвэл хадмууд чинь гараа шиндээ яваад. Харин тийм ээ хадмууд маань хүлээж байгаа. Бушуу яв. Гэхдээ би нэг $100 бэлгээ авъя. Хадмуудтай золгох өөр бэлэг байхгүй шүү дээ надаа. За Тэрний чи өгмөргүй байна. Юу гэсэн үг юм? Өө яах вэ? Бид хоёр чи өнөөдөр хамгийн анхны авсан бэлгээ буцааж өгмөөргүй байна. Биш. За зүгээр үү та нар хөөе. Ха? Цагаан сарын шинэ нэг ингээ бариад золгосон бэлгээ буцаагаад авах юм бол гардсны үүд нэгдэг гэж тэгдэг юм байл шүү дээ. Чи одоо юу вэ? Min чи суулан царайтай юм чи яах нь вэ? За хөөе. Бэлэг аваад ирээ. Би бүр орж ирээд гайхаад исэн байхгүй юу? Гэхдээ яасан залуухан улсууд үлээ энэ ч одоо дааж манай найз охин надтай танилцуулаа энэ төр гэж боддгоо байсан юм а энэ төр гэж бүр янз бүрийн бодоод байсан байхгүй юу? За залуухан улсууд вэ гэж өөрөө хэдтэй. би бартай. Оо битээрээс ах юм байна. Тийм баха хөөе. За бацаанууд яваад бэлэг аваад ирдэ хөөе. Наа чи гүн хэлж штэ гарцын үүд нэгдэг гэтэргээ. За зүгээрээ тийм юм байдгүй маа. Орж ирээд удаагүй байна гэж бодоод өгчгөлдөө энэ чинь. За тэгвэл ингээ бэлгэний чи орд бэлэг өгч баал мал оймс торон дөрхөө зөндөө байгаа. Тэ? Юу вэ? Би одоо айлд анх удаа шинэлж орж ийн бүр хадвин да. Тэ яах нэг балт ирэхгүй орсон. Сайхан шинэлж гэнэ үү? Энд ямар галзуурсан биз дээ. Би та нарын бодож байгаа шиг тийм баян дарах хүн биш шүү дээ. Анх удаа би Гэхдээ тэгэхгүй бол энэ чи хэцүү шүү дээ. За тэгээ бас ингэ миний өгшөө. Маш хурдан хөдлөн заяа. Ерөөсөө шуурхаа мэдв. Яах вэ гэхээр хүн орж ирлээ. Ерөөсөө үгс үггүй цай хийж өгөөл, сүтэ цагаа хийж өгөөл, цай уужих оронд баяшаа сэвж гаргаад баяшаа тавьж өгөөл, идээд дууссан гут намны алчир өгөөл. За гар баяртай дараагийн хүн ор. Би энэ хоймор суудсан. За. Тэгэл энэгээр битүүгөө суудсан багт би яаж за буудаж буудаа дээр. За таагаа. За гар дараагийнх нь ор гэл. Ингээд байж явах тийм. Ямар муухай удаа хөдөлгөөнтэй би чи. Хамгийн хурднаараа хөдлөлөө би сая. Хажуугаар нь ямар муухай чанга чарлтыг. Чи Ажил хийж байгаагаа гайхуулаад байгаа юм уу? Яагаад байгаа юм? Ер нь манай энэ гэр бүл нэг л тийм утгагүй болоод байна. Яаж? Ямар ч зохион байгуулалтгүй одоо хэн нь удирдаад байгаа юм, хэн нь шийдвэр гаргаад байгаа юм, хэн нь гүйцэтгэгч юм, хэн нь толгойлогч юм, хэн нь удирдагч юм, хэн нь манлайлагч юм юу ч мэддэхгүй байна. Тэгэхээр ер нь одоо хоёлаа ярьж байгаа халуун дээр хоёлаа ингэдэх үү? Энэ гэрийнхаа удирдагчаа сонгочих идэх үү? Ой тгий. Тэгээ тэрнийхээ үгэнд нь ороо явъя идэх үү? Тгий. За тэгээ ер нь ингэ. Би ерөнхийдөө амьдралаа чамааг ингээд базаад ингээд явах уу? Амар юм болох шүү дээ. Чамааг базаад явах уу гин. Ер нь яах лээ энэ гэр доторх базагчин чи одоо базагдагч нь би болчихдгийг. Аль овсгоотой сэргэлэн эрдэм мэдлэгтэй намтай нь баз идэх үү? Чи заавал чаддаг юмараа базагчаа тодорхойлоод тахтай байдгийг. Би ч чаддаг юмараа базагчаа тодорхойлж болно шүү дээ. Ёно. Миний ханд чаддаг юм юу байдаг вүлээ? Байна надаа байна. Би мэддэггүй. Чи бид хоёрыг хэн их юм идэхгүй гэвэл би л базагч болно шүү дээ. Ид хими чи хүн болгоо иддэн шүү дээ хөшөөн заа юу. Өнөөдөртөө надад нэг туслаа. Чи хөөе. Аваа. Оо миний охин. Ээж хайцсан. Ээж нь энд байж л байна. Өнөөдөр золохгүй маргааш золгоно гэж юм яриад. Яаж байгаа юм болов? Мэдгүй. Телевизийн мэдээ үзсэн юм бах уу. За бас ингэ хөшөө. Оо миний охин ороод ирсэн. Яа, миний охин ямар гоё юм бэ? Ямар сайхан охин төрүүлсэн юм бэ? Би ерөөсөө өнөөдөр шинэллээ.
Тэгмээртэй чи. Охин хараад дөргичлаа. Аав ээж та хоёрт нэг хэлэх юм байна. За. Өнөөдөр охин найз залуугаа танилцуулсан шүү за. Хүү, хүргэнтэй болох нь. Дагуулаад ир. Та бид тасчаад ирээ. Тэг. Хүргэнтэй боллоо шүү дээ. Энэ охины ч хувьд арай эрт байгаа юм биш үү? За чи болоод өгч. Чи надтай хэдэн настайдаа суулаад ач. 16 тайдаа. Тэгээд миний хань зүгээр л 16 тайдаа гэж хэлж болдгоо юм. Заавал нэг жоохон охин шиг 16 тайдаа. Ийм гоё залуухан ахиж эргэж олдохгүй сайхан насыг ингэж хэлэхгүй бол өөр ямар насыг хэлэх юм бэ хөгшөө? 16 тайдаа. За тэгвэл хоёулаа хийд хүртлээ амьдрах юм. Хоёлаа ер нь бол нэг 90 хүртлээ амьдрал тэгээд хоёлаа нэг зэрэг өнгөрөөл өгөөл тэгээд болж штэ. Заавал нэг эрт Айлгэр болоод админдээ орж үзчихээ би. Хадмуудтай нэг өнгөтэй өөдөө харагдах гал би найз нүгтэйгээ малгаад болгохыг гүйж аваад явж байгаа штэ би. Тэр $100 ч өөр штэ. Цагаан сарын дараа би найзуудтай буцаагаад өгөө штэ тэр чинь өөр штэ. Заавал сар шиний өдөр хөгшин настай хүний нуснуудын гоожулж байгаа хэрэг байсан юм уу та нар юм одоо. Анхудаа би үргэн болж айлд орж үзэж байгаа штэ. За өрөвчлөө өгье. Та тэгээ анханасаа тэр айл мойлоо зүв олохгүй яасан. Би яаж мэдвүтэй яваад хоёр дахь ажаагаар нь ороод ирсэн юм бэ? Агихгүй яа юм чи. Огны наваа зуугж байгаа юм чи ямар ч юм байсан аваад хийжтэй би. Чи тэгээ ер нь эртгэн хүнтэй суучихгүй тэгэл өдийг хүрчээ хүн зоогоод хуураад андуураа явах юм. Тийш. Би ер нь ямар газар ороод ирсэн юм бэ? Зөвлөгөө өгдөг газар юм уу? Ааш юм бэ ч одоо. Тэгж болохгүй ингэж болохгүй гэл би ер нь хизээ хитэн нас хүрээд хинтэйгээ гэрлэн үү? Хинтэйгээ гэрлэхгүй байх уу? Та нарт ер нь падлиж байхгүй шүү дээ. $100 нь яасан байх вэ? А? $100 нь яасан бэ? Үрцээ. За худлаа. Та нар ер нь яах гээд байна? Хүн жоохон уяраад нус нулимсаа үзүүлсэн чинь тэгэл нэг их одроод байна уу юу аа? Чи одоо нэг том бичлээ болохоор хүн чамаас айн гэж бодоод байгаа юм биш үстэй чи. Үгүй. Гэхдээ тэгээд чи $100-ыг аваад ирэхлээр би хадмуудтай өгөх гэж зориулсан юм. Ой танд энэ бэлгээ чи өгч байгаа нь их юм шүү дээ. Их юм аа. Тий. Чи дээрэмч нү хой. Ой. Оо та болооч. Дээрэмч нү хой. Хаа та яаж их юм болчихё хой. Би тэр чи арай гэж найз нөхдөсөө зээлж авсан хой. Тэр $100 аваад ирэхлээр чи. Чи гигэн цагаан өдөр хой. Сүртэй энэ ганц. За. Сүртэй ингэж хой. Хинэн сүртэй вэ? Би анх удаа би хүнд өгсөн зориулсан бэлгээд би барьмаар байна хой. Тэгээ анхнаасаа өгчөөд хүн Та нар харин ямар сонио улсууд байна чи. мөнгөтэй боллоо гэж бодож байгаа чинь буцаагаад авах гэдэг юм. Тий. Гэхдээ бодох нэг хэрэг бодит байдал шал өөр өдөн шүү дээ. Нөө мотор зорж ирсэн модны тайрц чи хоёр хүүхэлтэй чи яах нь вэ? Нөө торгоны өдөс зүүж өмсгөө. Тэгээд гадаадын жуулчдад гялгар утанд хийгээд өгдөг бэлэг шиг нэг нэг бэлэг дурслын сувнер шиг хоёр юм чи одоо яах нь вэ чи? Аха. Миний хадгийг өгчихдөх үү? За байж. Энэ нэг хоёр гурайхалсан юм чин тэр $100 өгөхгүй л ядаж хадагч нь байж яг мэдв. За. Ямар хөгийн хоёр вэ та хоёр чи хоёр? Би өөрөө ороод $100 авлаа шүү аа. Дараад нь битгий гэрээс юм хам алга болчлоо энэ төр гээд байгаараа. За. Ямар хөгийн юм үзээгүй царайтай хоёр вэ аа? Гэхдээ ийм хоёр хүнийг би ёстой амьдралдаа харсангүй. Бүр ёстой жинхнээсээ гялгар утанд хийгээд гадаадынханд барьчихмаар хоёр үгүй юу та хоёр ч удаа. Чамайг олоод авах чи харъя за. За хөө. Тэгэл ямар байна? Ёстой гоё харагдаж байна. За. Хоёулаа энэ цагаас гараад Монгол дээлтэйгээ шинжлэх нь шүү дээ. Тэгэндээ. Би нэг телевизэн мэдээ сонсоодох заа юу. За. Энэ мөрөө яаж гарах нь зүв байна нэг юм үзet. За аанасаа идчихвдээ хөөе. Юуг нь иддэг эндээс? Яа харсан болгоно идчихийдэг юм гэж юу байдгийг? Сүүлийн идэх гээд байна шүү дээ. Очиж нэг ууцныхаа сүүлийг идээс ууж явахдаа тулаагүй байна хөө. Хөөе, амба. Миний өгш энэ их сони юм болж байгаа юм байна. Юу? Сайн мэдээ сонссон чинь манай монголчууд энэ цагаан сараар 2 хуваагдаж шинэлж байгаа гинэ. За. Зарим нь өнөөдөр шинэлээд, зарим нь маргааш шинэлнэ гэж байна. Тэгэхээр ерөөсөө би маргааш шинэлээд чи өнөөдөр шинэлчих заа юу. Би шинэлхэ боллоо. Хөөе. Чи юу ярьж байна хөөш? Гаднаас хүмүүс ороод ирэхээр тэгээ би чамайг юу гэх юм?
Намайг шинэлэхгүй байгаа л гэж хэлэхгүй юу? Тэр чинь юу хэцүү байдээ. Тэгээ гайхаад байвал би гарч ирээд бүр хүч нэмээд өгчгээ. Их чинь шинэлэхгүй байгаа уучлаарай гэж хэлчихээ тэхүү. Чиний дураар тийм юм гэж юу ахав гэж. Гэхдээ тэхгүй бол цаадуул чи яаж ин дээд чүүлэнч тэр доод чүүлэнч тэр хизээ шинэлгээ мэдэхгүй цагаан сарын шинийн нэгний өглөө 2 хуваагдаа суудсан телевизээр үгүй маргааш үгүй өнөөдргээ сууж маргалдаад сууж штэ. Тэгээ юу н ингээл та чи өнөөдөр шинэлэл би маргааш шинэлчих юм бол аль нэг өдөр нь сайн өдөр байж тараад хоёулаа энэ жилдээ сайхан амьдрын штэ. За тэгвэл ингээ заяа. За. Чи маргааштай шинэлдгээрээ шинэл. За тэгье. Би өнөөдөртөө шинэлье. Тэгье. А гэхдээ чи өнөөдөр надад сайхан үйлчлээд өгч. Тэгэхээр чин би шинэлсэн болох гэдэг юм шүү. Юу гэсэн үг орж ирсэн хүмүүс бууз маш чигэн жигөл бэлэг адгийг нөгөө сайн хийж өгөө тэгээд байж л та. Үгүй ээ. Бас зөвлөгөө өгье би чамд багахан зөвлөгөө заяа. За ингэн. За голцсон хүмүүс залуучууд орж ирээл чамтай 1000 төгрөг бариад золгодог штэ. За 1000 төгрөг барь золгосон хүмүүст нь яг уу үнийн дүнгийнх нь 50% нь таарсан бэлэг өг заяа. Өөй. За өөрөөр хэлбэл одоо 500 төгрөгийн баал үзэг харандаа өг. За гурвангийн нийлүүлээ өгчих. Тэгэхээр 1500 төгрөг болчихно штэ. За тэгэнгүүтээ 5000 төгрөг өгсөн хүнтэй яаж бэлэг өгөх үү? За яг үхээр 2500 төгрөгийн улаан торон телефонууд аваад бэлдээ тавьсан байгаа. Тэрнийг өгөөд заа юу. Тэгээ ирчүүлд нь юу гэх юм? Адилхан улаан телефон өгөхгүй юу? Одоо тэгэл эрэгтэй хүнд нэг улаан торон телефон маа бэлэг гэж байж ах уу? За хизээ байтлаа манай монголчууд нэгнийхээ цагаасаараа өгсөн бэлгийг өмсөөл, идлээл, хэрэглээл, зүүгээл явдаг байлаа. Зүр ингээл бие-биендээ өгсөөр агаал дамжуулсаар агаал эргэл хүрээд ирдэг үсттэй. Нодны яасан би бэлгэн дээр судалгаа хийж үзсэн штэ. 4 бэлгэн дээр би тэмдэг тавиад хүнд өгсөн. Яасан? Дөрүүлээ эргээд хүрээд ирсэн надад. Хитий завандаа тэгэл бэлгэн дээр тэмдэгтэй байл сууж идэх юм чи. Битүүний орой тавьсан. Өө, тийм имгэн шиг болж хэлэх юм аа нэрэ. Хүй ер нь хараа хийж байгаа хэлж байгаа үгээ гоё ингээд үйлдэлжүүлээд байх юм бол гоё залуухан харагддаг байхгүй юу? За юу 16 тав шиг харагддаг байхгүй юу? За. Хөө нэр хөгшөө ингийн. Хойлоо ерөөсө хүргэнэ орж ирэхэд насаа жоохон нэмчихв. Яаж вэ? Хойлоо насаа 55 таа гэдээ авчих. Аа? Тэгэл 55 таа хүн шиг би орж ирэхээр миний хүү ороод ирлээ бэ. Ямар сайхан залуу вэ? За миний хүү дэшээсөө. Өө, надаа. Заавал тэгж яах гэдэг юм бэ? Зүгээр байгаагаар л баял та. Тэгэл нэг нас нэмжийн, овор нэмжийн тэгэл хүргэнэ ороод ирэхэд өөдөөс нь миний хүргэн ороод ирсэн үү? Юуха? 70 настай хүн шиг яваад штэ чи. 55 гэдэг чинь. Ой, ирж штэ. Ороод ирлээ. Энэ ямар өөр юмсэг хөвөө гадуур хуцаа тайлан өлгчихсэн шүү. Тэглээ. Сонгож татсан юм шиг өндөр залуу байна. Тийм бай. Сайн байцгаана уу? Сайн байна. Энэ нэг худагны арын гудамжны наанаасаа хоёрд хашаа мөн үү? Тийм. Мөн. Би танаа охины чинь найз залуу. Мэдсэн. Сая энэ чи яриа зогсчихсан. Юу яасангүй юу? Гадаа таарсангүй юу? Тосногээд гарсан өөрөө чи. Гэхдээ би зориуд нэг хойгоор нь тойроод нуугтаад ороод ирсэн юм аа. Бас. За ямар ч байсан эхлээд хатам автагаа золгоё. За миний хайр залгаар. Амархан сайн байна уу та? Миндээ ямар байна уу? Миндээ сар шиндээ сайхан шинэлж байна уу? Сайхан. Нөгөө мөнгөө мартчих. Энэ $100 байгаа. Дахиад нэг үсчнэ гэж. Энэ хараа. Ямар гоё. $100 гэж чи одоо Монгол мөнгөнд шилжүүлэх юм бол бараг 140 мянга. Дараа нь тооцоо хийгээч чи. Үш, миний хөшөө юу яагаад? Монгол банкны ханшиг үзэх. Чи дараа нь. За. Өнтөө сайхан үйлчиж одоо сайхан хаварчж байна уу та? Сайхан үйлчиж байна. Миний хөө сайхан шинжилж явна уу? Сайхан. За. Ой, ямар мөнгө өгнө гэж одоо хараад байгаа. Ямар мангар хөөхөн бэ? Бага. Тийм байлгүй тийм. Гайхлаа шүү дээ. Би нөгөө бэлгээ өгчөөд мөнгөө мартаад ах юм. Энэ $100 байгаа. Баярлалаа. 280 мянга. Чи дараа нь. Засуу. Зүгээрээ би ер нь гараад дагуулад ороод ирдэм болоо да. Намайг хүлээгээд байгаа баха. Үгүй хэрэггүй. Цаад чи одоохоо ороод ир сууж бай. Яана. Яасан бэ? Энэ нөгөө торон дотор байсан хайрцаг нь хоосон биш. Хоосоо. Тийм. Үгүй наа чуулна би өөрөө. Яста гоё юм байна. Манай хүн бүр хөөрчжээ. Баярлалаа. Би бүр та хоёрын хэмжээгээ чинь бүр заалгуулж хагаад за иймэрхүү би хаата улсууд байгаа юм шүү гэж бүр хэлж